Оза. Hi guys, hello. Өнөөдрийн хавшлаг хэрэглээ. Бабу чэлний хошин шоугуудыг үзнэ. Бодолтой санаа шүсуха мөр холбон шүлэг дузахяа Бодолтой санаа шүсуха мөр холбон шүлэг дузахяа Çamdan zorul ya Ahi hariye noci Hai bugime so Amar khari uge hide Şahmet yoksa harika Сэтгэл буухаа ганцхан чамайга санаа газраа суу юутай хэцүүвэ Ашин хорон царин усаач хайрын сэтгэл муухай хатин надорэ Ашин хорон өнгөрөх эрхэн зөө зүрх сэтгэлгээ татсаа өнгөрөх эрхэн зөө хадун зүрхийг уйраа татсаа Манай тоглолт ийм хөвгөл байна. Маскийг сүлж ирсэн үлгч томхондоо баярлаа. Зүгээрээ.
Чамтай зугаалж өөр охины тухай ярих чи ёс суртахууны хувьд эвгүй юм шүү. Ямар хамаатай юм бэ? Тэр чинь өнгөрсөн амьдрал юм чинь харин ч би тэрний чинь сайн мэдчих явах хэрэгтэй байхгүй юу? Надад сонирхолтой байна заа юу. Онгч найс нөхдөд сэтгэлээ хуваалцсан зөв л дөө. Гэхдээ иймэрхүү юм ярих жишээ тэгээд зүгээр байна гэж юу? Үгүй юу сүртэй юм бэ? Яахчгүй дээ. Ярьчаач дээ заанаад хүү. Сони юм энэ чам тийм сонир байна гэж бодож байна уу чи? Сонир байлгүй байт юм бэ? Би чиний тухай бүр бүгдийг мэддэг байх хэрэгтэй байхгүй юу та? За тэгвэл одоо ярихаас та. Ярьчаач. Тэг яриад байдаг чи арай уурлахгүй үстэй. Уурлахгүй ээ. Ерөөсөө уурлахгүй. Бүр анхааралтай шагнажээ заа юу. За тэгвэл ярьлаа шүү. Ярьцгаа. Ярьлаа. Ярьцгаа. Би өөрөө хөвсгөл эхэллээ. Аха. Хөвсгөл гэдэг бол үнэхээр сайхан нут. Хичнээн сайхан байгальтай гэж. Би 8 дугаар ангид байхдаа анууч ингээд нэг хөөрхөн охинтой танилцчихвүлээ. Тэр маань хичнээн хөөрхөн гэж цав цагаан царайтай. Тас хар нүдтэй. Ялангуяа тэрний үүдэн шүд мангар том. Яг л туулааны ах шиг. Би баг тэрэнд нөөц дурлсан баха. Тэр өөрөө хөсөл талаа иргээ зовол үнэхээр дуртай. Нэг өдөр би тэрийг аваад явлаа. Тэр үгч ямар сайхан байсан гэж. Наад дөнгөж жаргаа. Тэнгэрийн хаяа гэдэг чи уулаан. Бид хоёр хичнээн жаргалтай байсныг нэр үнэхээр хэлхийн аргагүй. Бид хоёр хөөцөлтэй бол би зүхтаагаад тэр миний араас хөөгөөд би нэг ирж устсаа. Тэр тастас ирэгээд устсаа. Би цацаад байхгүй. Хачци. Живчихгүй юу? Яна тийм үү? Чи араас нь үсэрч ороод татаал гаргаад ирсэн үү? Би сэлж чаддаггүй л те. Оо яна жоо эвгүй юм ярьчуу. За зүгээр ямар хамаатай энэ чи өнгөрсөн амьдрал юм чинь. Яа. Тэгээд чи өөр охинтой үерхсэн үү? Дөргиж жоод хамгийн мэдчих гээд байгаа чи. Юу сүртэй ярьчаач дээ. 9 дугаар тогтой бүртээгээд хөөрхөн охинтой танилцчихвүлээ. Тэр маань хичнээн хөөрхөн гэж. Хоёр салаа тас хар гизэгтэй. Ялангуяа тэрний үүдэн шүд нь онцгой сонин. Нэг нь байхгүй онгорхой. Гэтэ тэрний инээх төрд нь ямар хөөрхөн зогтдаг гэж би бараг тэрэнд нь татгцсан байхаа. Тэр өөрөө өвлийн үйлрэл үнэхээр дуртай. Өвөл гэдэг чинь өвсгөл талаа ямар гайхамшигтай байдаг гэж тув тонглог мөс. Би тэрийг шарган дээр суулгаад би тэр ямар гоё байсан гэж би чирж гүүгээд инээгээд эргэ арсны өгсөн хацар нь уулаа утраа тас инээгээд би sa файтгуур дараа чаргын чирэл гүүгээд эргэ арсч баг цөмөр орцсон. Энэ ах чи юу игээ ичсэн бэ? Нэг болохоор усраж ивэлж алчаа. Нөгөөд нь болохоор түнгөөлөө бүр усан живэлж алчих гээд дүнгөдөө цөөрөөр шиж. Би үрсэлж чаддаг одоо. Яна тийм үү? Йоо ямар амир юм бэ? За яа тэр чи өнгөрсөн л юм чинь харин ч бүр сонирхолтой ч юм билүү? Тэгэл чи дараа нь надтай үерхсэн тийм ээ? Үгүй 10 дугаар ангид та мантаа гэдэг хөөрхөн охинтой танилцсан. Тэр маань хичнээн хөөрхөн гэж. Ялангуяа инээхтэн цохог тэрний хоёр соёо. Нарны гэрэлд гялтганаа. Тэр өөрөө завин дээр суханхээр дуртай л та. Би тамгуугаа савин гойж аваад. Завныхаа инүүс мантаагаа суулгаад. Би нөгөө зэтэн суугаад. Сэлээ. Ямар гоё юм бэ? Давлгаа гэсэн завчин цохоос. Найгаа. Тэр маань тийшээ гарч инээгээд. Би тийшээ гарч инээгээд. Тэр маань тийшээ гарч инээх гэж байхгүй болсон. Хайц юм бэ? Хөмөрчихгүй юу? Йоо. За тэр яг хоёул туулгал ярих жоохон зугаалцгаа. Тоглосон юм аа. Удлаа тоглосон юм аа. Юу ч ташраар живээд байдаг чи юу байх вэ энэ чинь аа? Өөнд ягаас чи намайг живүүлэхнүүдээс харцаа намайг харцсан зогсож байна. Хоёул уудаа оройд игэр зугаалнаа. За юу. Ямар амар үнэмшилтэй тоглолт юм бэ? Би сая чиний яриг сонсож байгаа чам таалагдахын тулд өөртөө маргааш хоёр соёо хэлчихье гэж бодлоо. Яаж ч бас би вампир шиг охин дурлал явж байхгүй юм аа. Тэрлээ. Би орд нь ямар ч охинтой үргэлж байгаагүй. Чи бол миний хамгийн анхных. Тийм үү? Оо би нэр хүнтэй уулзсаас мартсан байж. Хааш явах гэж? Би нөгөө лекц унших хэвээр нөгөө өнөөгийн нийгэмд оюутнуудын оролцоо гэдэг. Тэгээ цаашаа нөгөө палеонтологч 10 дугаар уулз динозаврын яс судлах хэрэгтэй юм байна. Заана чи хичээл гэж намайг юусоо тоохгүй маа. Би нөгөө нэг хичээл ойлгохгүй байгаа шүү дээ. Би чам зааж өгнө заяа. Би чам 20 минут би өөр чамд гаргаж өгнө заяа. Заана. Би дараа нь чамтай уулзтаа айгүй гоёор хүлээж заяа. Тэгэхээр чи амар гоё хүлээж агараа заяа. Бүх дэвтэр номоо бидээ тэг хичээл хийхэд бэлэн байж агараа заяа. За баярлалаа дараа уулзъя. Би хүлээж байгаа шүү. Тэгшээ. Сертвис 1531. Йоо ядаргаатай юм бэ?
Чи одоо бас юу өмсчөө вэ? Яг хот эмзэг завхар хүн ээжийнхээ бодолгүй эмээгийнхээ өмдөө өмсөлөөс тээ. Йоо. Энийг авч. За хурд өгчөөд явж үз. За, үдэнч. Яах чам? Зүгээр ань. Өмсөхгүй шүү. Өмсөхгүй. Хурдл. Гой үнэртэй юм байна. Хурдлаач. Тогсогч чинь үү? Аллааштай чи намайг. Энд чи миний хайрын хүч. Тогоор дамжиж чамд хөрж байгаа юм. Хайрын хүч миний амьдрал. Йоо, хараа би чамд хэлдэн штэ. Надаа хайртай хүн байгаа. Би чамайг тоохгүй. Яагаад гэвэл чи өдөө тохирох 30 арслангийн орд, би хоньны орд. Хоёулаа зөрчилтэй заа юу? Яг хот арслан хонь авирчд байж л үйл дээ. Хөш би хараа чиний энэ их хөдөлмөр, энэ их сэтгэлийг чи л боддог байхгүй юу зүгээр. Одоо ганцхан сюрприз авч чадах уу? За хурдл. Сюрприз 1532. За. Нүдэн. Дахиад алах гэж байгаа юм шүү. Гүүг ягч уу? За хурдл. Одоо нэ. Йоо, Амар өнөө. амар байна. Миний хайр ийм амар. Хөш, хөөе чи ястэ эмэгтэй хүнд яаж гой сэтгэлийг хөдлөх вэ талаар яаж сюрприз барих вэ талаар номон дээрээс кинон дээрээс ч харж үзэж мэддэггүй юм уу? Үтс. Тэгээд Байж байгаа. Сюрприз 1533. за хурдлаа. Гэрлээ. Надтай гэрлээч. Хойд насандаа гэрлээ. Амар хорлоо. За хорлч. Амар хорлоо. Тэгээ хорлооч тий. Сюрприз 1534 хорлохоо боллоо. Шаал тэнэг. Гэрлээ. Бисгээ. Гэрлээ. Гэрлээ. Гэрэлцгээ. Ичи. О яадаг ногоолч юм бэ чи ёо. Яасан миний сюрприз таалагдсангүй юу? Сюрприз ээ. Тий. Наадах чинь бүшүүгийн шулмас амилсан гэдэг сюрприз байна. Оо. Намайг битгий эргүүлээч. Ямар ядаргаатай юм бэ? Энэ гэрэлцэг бас эргүүлчих юм аа. Би яагаад төрсөн юм бэ? Та нар яагаад төрсөн юм бэ? Амар хэцүү юм аа. Мөксахаа. Чи миний сэтгэлийг бодоод миний бэлдсэн юм үзчих төхөө. Тэгвэл чи яг намайг тоох байхаа. Тооно. Ааха. Холой заа юу. Зүгээр үзүүлж бушил. Давгүй шүү хурдлаа. За. Ядаргаатай юм чи. Чи бид хоёр Титаник онгоцон дээр суугаа. Юун Титаник болж юу? За стүүл мэдэх юм явж байна. Би баяртай гэж. Гүйл чи намайг тосч авдаг байхгүй юу да? Тэмэгтэй хамт явахгүй юу гэж чамд тосч ийсэн чи. Би чамд нэг үг хэлчих юм дөө. Цаашаа бас. Шүт мэдэрдэг бишэрдэг хүний хажуу суугаа яагаад байгаа чи? Газрын өвс. Тэнгэрийн оттой. Битгий хайц. Цаашаа. Ачи ширэг шиг юм чи яах гэдэг юм бэ? Мөксахын намайг ширэг гэлээ. Ширэг гэж юу юм болоо? Бодвол ширэг гэдэг нь нэг хаант улсын үзэсгэлэнт л үнж байлгүй. Өчигдөр намайг өвстэй зүрсэн биш ээ. Өчигдөр намайг үхэртэй зүрсэн, өнөөдөр намайг өвстэй зүрлэж байна. Амьдрал алхам алхмаар урагшил сайрлаа та. Өчигдөр намайг мөх сайхан ширэг гэсэн баггүй юу? За. Тэгээ би тэр ширэгийг бодвол үзэсгэлэнтэй гүнж мөнж байд юм байх гэж бодсон чинь бүгдээ ганамдар гардыг намгийн нагаа мэдхий байж тэр чинь. Йоо. Чамааг өхөөрцөндөө тэгж байгаа заа юу? Нэрээ мө. Нэрээ. Үнэн биз? Үнэн. Байж доо. Гэрлээ миний сэтгэлийг засгаж орлоо цэг. Тэгээ тэр чинь үнэн юм уу да? Хөш чука. Чи өчтөр энэ дэвтэр дээр найзхан талаар юу бичээдсэн найздаа уншуулчих тхүү? Энэ чи миний хувийн ноцтой. Юу зүгтэй бэ? Би хинт шилэхгүй. Зүгээр хараад байна. Йоо би чиний найз үстэй. Уншуулж аачтай юу зүгтэй юм. За би ганц хараад болоо штэ. Оо. Сайн байна уу Каминдата? Сайн байна уу та? Сайн байна уу та?
хэсгээ явлаа. Энийг танаа тасагчсан зурагт байдгүй юу? Нөгөө хичээл ном цаад болоод харна айлт өгсөн. За. Харин багш нэг хар багасаа хөлөн бүг сонирхсан болохоор цааш олимпик хөлөн баг гараад багш зүгээр хобби манай өрөөний зураг чадсан байна. Тэрнээс гадна нөгөө нэг ээж аавч нэг хонь монь гэдэг юм яриадсэн. Би ээжтэй ярьсан гэсэн чинь миний охин хоньч явуулсан байгаа шүү. Одоо үр хангаа дээр байгаа гэсэн. За эренгүүт багш руугаа хэлчихээрэй за. Бачтай каминдата. Каминдат ахуул авдаг нь тодорхой боллоо цэг. Чи нана юу гэж хэлсэн? Юу ч чийгүү. Наа дэвтрээ өгдөө. Энд чи миний хувийн нууц. Наа дэвтрээ өгөөд. Багшаа. Өгөөд гэж байна. Өгөөд гэж байна. Өгөөд чи. Яа бодсон. Балер юм намайг муулж утсан байгаа даа бодвол. Тэр юу гинэ? Ширяка. Ширак чи. Хүүхэлтэй кинонд гард юм аа. Та нар байтаа намайг ширак гэдэг болох нь. Үгүй. Яв чи. Дэвтрээ авч. Энийг чи би сургуулийн захиргаанд өгнө. Багшаа. Байтаа ширак багтаа яах вэ? Багш намайг хөөлөө. Энэ яах гэдэг юм бэ нэг. Бачило барагтайхан шиг байгаарай чи зүгээр. За миний хөө юм бэ. Би явлаач. Энэ яах гэдэг юм бэ чи? За би чамайг байрнаас хөөш үү харж байгаарай чи зүгээр. Манай найз охин амьдралынхаа цаг мөчвөрийг энэ дэвтэр дээрээ бичдэг байхгүй юу? Энд их юм байгаа да. Жижиг мөжөрөө чихгүй энэ дэвтэр дээр юм сараачаал явах юм зүгээр. Миний танаа цай байна уу? Байгаа шүү дээ аваад ирэх үү? Тэг. За. Манай өрөөний билет гэж. Хөлөө хаан альтас хасвана. Хай! Энэ дэвтрээ аргачлаа шүү дээ. Мөх сайхан. Чи яах гэж орж ирсэн юм бэ? Өш хоолой өгөөж турж тоглоё яшаа мөрөгдөш. Өгнө ганцаа найсаа дэвтрээ өчтгөө наач. Яг хоол өгнө. Өгнө штэ ганцаа. Надад буцаад өчтгөө. Юунда сандраад байгаа? Сандраагүй штэ би зүгээр л штэ. Сандраад ш. Сандраагүй ингэж. Энэ дэвтэр дээр нэг нууц юм байна да тийм ээ. Байхгүй. Ганцаа. Югнү? Мөнх сайхан би чамд хайртай. Гэрлээ би чиний нууцыг мэдсэн дээ. Мөнх сайхан. 24 цагийн дараа би чамайг өстө зөндөө хүлээлээ шүү. Би ихтэй хоцроогүй үстэй. Хоцроогүй чи өстө яг цагтаа ирлээ. За хоёул хичээлд орох уу? Тий хоёул хичээлд орно л доо. Хоёул хичээлд орохоос өмнө нөгөө хаалгаад өгчихчих үү? Тэг шаардлага юу байгаа? Яахад өхөө амтаа орж ирэл садаа мадаа болчих юм бол. Тэр тийм л дээ. Яа төгсчлээ. За тэгэхээр юуны тухай асуух гэсэн блэ? Нөгөө юуны тухай л да. Йоо ёстой нэр амар халуун юм аа. Би нэрээ өрөөндөө түрүүнээс ч халууцаал байгаад байсан байхгүй юу? Йоо ямар халуун юм бэ? Зана чи өвтөр өрхөө зөндөө удаж ин л та. Чи тэгэл ерөөсөө намайг тоохгүй дандаа л хичээл ном гэл чиний нүдэнд би дандаа томьёом болж харагдаад тах шиг байгаа. Чи намайг өөр мөрөөр харж болно шүү дээ бас. Йоо ямар халуун юм бэ? Даараа танаа төгчтэй. Чи нэг хөлсчин бурцаацсан байж шүү дээ. Сүүлийн дотроос арцаа дараад байгаа юм байлгүй бодвол. За хичээлд орох. Тий хоёул хичээлд орох. Юуны тухай? Харин юуны тухай штэ. Нөгөө нэг юуны тухай юу үлээд сандгүй нөгөө юу илээ юу ойлгохгүй байгаа үлээд нөгөө тэгшүн Тэгшүнцгтөө. Айгу амархоо лач. Юун дээр заах вүлээ би чи? харин заах юм байдгүй. За энэ хөлөндөө чинь заачих юм уу? Болох юм уу те? Болгоё. За хөл үн тийм ээ. Энэ хөл ингээд тэгшхэн байх юм бол 90 градус болох юм бол тэгш унтцаая. За. Бүр сайн нуулах юм бол 45 градус. 45 градус. Бүр ингээд сайн тэнэлэх юм бол 180 градус Ойлгож 180 градус. За байж байгаа. Яа хин сони болох. Зана хэрвээ нөгөө нэг тойргийн радиус нь энэ хавцаанаа байвал яах болоо? Нөгөө тойрог гэдэг Тойргийн радиус уу? тий. Уул нь энэ байж л байна л да. Нөгөө тойрог гэдэг чинь миний ойлголтоор тойрог яг энэ хүрээгийн дагаад ингээд зураад явах юм бол энэ чинь ингээд тойрог болчихно л доо. би харин нөгөө төв цэгийг нь олохгүй юм байна л да. Төв цэгээ? Тий төв цэгийг нь олдгүй. Төв цэг нь энэ бондор борын гэж ойлгочихгүй да. Тэгээд за байж байгаа яа сони. Би өөр юм дээр ингээд өөр юм боддоо юу Харин өөр хүш
Хоёр төргийн радиус ингэ байвал яг болоо. Хоёр төргийн радиус аа. Тэгвэл хоёр бондгор бор биш ээ. Хоёр гэж ойлгосон юу? Тэгэл ерөөсө бүх юм. Ойлгом. Оо. Сайн байна уу? Таны ажил төрөл сайн уу? Ямар гэж модны оролцоо өчөө. Оо хан дараад сайн. Би сайн нөгөө заалгуулж ирсэн. Би заагаад Харлаа нэг нь заагаад нэг нь заалгуулж байна. Гэгээн цагаан өдөр эрэм хоёр хүн хаалгуудын төгсцэн. Өрөөндөө хөлбөмбөг тоглоод. Яаж байдэрч байгаа? Чи хаалгано. Чи өшөглөөл. Гоо. Итгий заваар цагаал гараа та нар. Би энэ байранд 20 жил комментат хийж байна. Би нэг ч удаа гол алдуулж байгаагүй. Чам дээр алдчих гад байна. Чамаар өшөглүүлчих гээд байна. Та нар яаж удаартай байгаа юм? Яг гэдэг та нар.